Сайн мэцхан энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд сараа 70 тухамсар сонирхож эхлээд өөрийнхөө бодолтойгоо ажиллаад ухаарлалт ойлголтуудаа аваад явж байгаа. Тэгээд боломж надад байна. Тэнийг би олоод харцсан. Гэхдээ би хийхгүй ингээд хоошоо суугаад ингээд татаад ажиглаад байгаа байхгүй. Би хийвэл яах вэ? Хийхгүй бол яах вэ? Ингээд би дагаж явмааргүй байна үгүй гэж би хоош нь ингээд өөрийгөө татаад байгаа байхгүй. Тэгээл би ер нь ойлгосон. Би ер нь одоо яг ингээд хийхээр төлөвлөсөн зүйлээ үргэлжлүүлээд хийх ёстой юм байна. Энийг гоё сайжруулах ёстой юм байна гэдэг дүгнэлтэнтэй хүрээд тэгээд одоо ингээд бичлэгүүдээ илүү их түлхүү оруулж ирж байгаа байхгүй. Мэдхгүй ингээд дээрэс нь нөгөө нэг бид нар чинь нэг юм зовсоор агаад тийм хохирогчийн сэтгэхүй зүйтэй болцсон байд юм байна. Би бас тийм байсан. Одоо ч гэсэн тэрний сэтгэл зүй бол баг зэрэг ингээд надад гарч ирээд байдаг. Гэхдээ одоо бол харьцангуй гайгүй болсон. Тэгээд ингээд хүнд ингээд зовж байгааг харагдуулах юм бол гоё гэж бодцсон. Яг бол хүмүүс ингээд жаргаж байгаа хүнийг харж чадхаа болцсон. Ингээд зовж байгаа хүн зөв, хөдөлмөрлж байгаа хүн зөв, хөлсөө цутгаж байгаа, хөлсөө урсгаж байгаа хүн зөв гэдэг нийгмийн одоо байр суурийг ингээд одоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхдээ өөрийгөө ингээд магтуулах, өөрийгөө мундаг байна гэж хэлүүлэхийн тулд чи хэцүү байгаа шүү, эвэдэй гэж хэлүүлэхийн тулд ингээд одоо надад хоёр сонголт байхад би зовхыг нь сонгоод идэг тийм зуршилтай болцсон байсан байгаа байхгүй. Тэгээд битгий дэмий үрээрээ та өөрийнхөө хүссэн зүйлийг хий. Танд хинч яаж ч нөлөөлөхгүй, ямар ч цагаан хар илам нөлөөлөхгүй зөвхөн та хийх юмаа хийгээд явж байхад бол амьдрал таныг шагнана шүү гэж баттай хэлмээр байна. Баяртай.